Хэрв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. 16 дугаар хэсэг. 3 хоног өнгөрлөө. Ноён Гарийг анжтын байшинтан эргэж ирэхэд түүний үнэн чанд Джеймс, Вэйс эмч, Ахмад Райт нарч мөн хамт иржээ. Босод зочдоос эргэж ирсэн нь хэдхэн ажээ. Рено тайж эдрийн золбоо бэлгсэн цэл залуугаараа нас барсан нь сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Соргог мэдрэмжтэй хүмүүст таагүй нөлөөлж ихэнх нь яваад өгсөн бөгөөд тэдний зарим нь цайзыг мялаах баярын үеэр эргэж ирэхээр амлаж, нөгөө зарим нь нэгмөсөн яваад өгсөн ажгуу. Райт Джеймс хоёр хотод очоод хэд хоног сайхан унтаж нойрон базаагаад сэтгэл санаанч баахан тохорч хоёр биений шоолон инээлдэж мань Джеймс нөгөө сүгс өдөр үдсэн баянган хий үзэгдлийн хэнэ туссан явдал гэж нэрлэж байлаа. Санаа юу вэ? Хэмээн Гари хотоос буцаж ирээд асуухад Бурхан Тэнгэрийн авралаар бүх зүйл сайхан байна гэж эрхлэгчийн туслах Миллер хариулав. Ноён Гари эрхлэгч Смит нарыг хот руу явахад Миллер бүхнийг мэдэх эрх мэдэлтэй хүн болж хамаг хариуцлагыг үүржүүлсэн билээ. Цэцэрлэгийн ажил жаахан удаан байсан. Гэхдээ ордонтоо нийлсэн хэсгийг нь аль хэдийн хэвийн өнгө үзэмжинд нь оруулж янзалсан. Бас хотгийг нь ч бас лайдаж цэвэрлсэн. Цайзыг бүрэн цэвэрлэж дууссан. Хэд хоногоос хашаанд байдаг нөгөө хотгийг бас лайдаж цэвэрлэнэ. Гэхдээ ус гарахгүй л болов гэж тэрээр илтгэлээ. Өршөөгөр ноёнтон та намайг зэмлэж ч магадгүй. Нэг ядуу хүний эхнэр уйлж унжаад явахаар нь би бүр яах учраа олохоо байгаад таны нэрийн өмнөөс оршуулгын зардалт нь $25 өгчихсөн юм. Талигач нь бүр маш ядуу хүн байсан юм билээ гэж Миллер хулган байж хэлээд илтгэлийн дуусгав. Дахиад л оршуулгав уу? Хэний оршуулгав? Гари тэсэлгүй тууган өндөрсгөв. Мэдээч тэр манай байнга ажилчин биш л дээ. Түүгээр ажил хийх бүртээ дор нь хөлсийг нөгдөг байсан юм. Гэхдээ тэр орох оронгүй оож гаяхгүй маш ядуу хүн байсан юм билээ. Хэмээн Миллер ихэд сэтгэлэн зовж аман дам бовтнолоо. Үгүй вайц гэм та намайг ойлгосонгүй. Мөнгөндөө гол нь биш. Зүгээр л хэн үгснийг нь би мэдмээр байна гэж Гари хэлв. Нөгөө манай дуганыг онгойлгож өгсөн төмрийн дархан ноёнтон. Тэр чин тийм ч хөгшин биш. Эрүүл чирэг хүн шиг л санагдсан та. Тийм ээ. Тэр өдөртөө буюу яг үнэндээ бол тэр шөндөө өвдсөн юм баха. Ухаан алдсан юм байна. Хэр удаан ухаан алдсныг нь хэнч мэдэхгүй гин. Эхнэр нь өглөл мэдсэн гинлээ. Тэгээд би энэ чаахан хөнгөрч босоод өдөржин ажил хийхдээ өг дуучгүй, инээд хөөрчгүй байсан гэж эхнэр нь ярьж байсан. Шөнө дахиад л ухаан алдсан юм байх. Эхнэр нь хажуу өрөөнд нь унтаж байгаад хоол нь хоржгонох яолох чимээгээр орж үзэхэд ухаан алдсан байсан гин. Маргааш өглөө нь орноосоо босож чадлагүй өдөржин хэвтэж унжжээ. Тэгээд шөнө нь чимээгүй насан удуулсан юм байна. Эхнэр нь уйлж унжиж усан нүдлээд бүр чихтэйхэн байсан. Тэжээдэг ганц хүний алдсан болохоор аргачихгүй биз. Гэхдээ тэр тэнэг тариачин авгаа сахиусан тэнгэр ирээд нөхрийн хүн сүнсийг аваад диваачин залхаар явсан гэж өөрийг нь тайвшруулад байх юм гэж Миллер ярьлаа. Бас юун сахиусан тэнгэр вэ? Хэмээн Джеймс учрыг нь олох санаатай асуув. Тэр өөд болдог шөнө нь төмрийн дархны эхнэр ундлахгүй нөхрөн асарч совлон хонохор шийдсэн юм байх. Тэгэд мэдээж өдөржин ажиллаад ядарсан хүн зөөрмөглөж зөөдлөө юм байлгүй. Яадаг сахиусан тэнгэр ямар зүүдний тухай яриад байна гэж Джеймс улам гайхан асуув. Тэр тэнэг авган өөрийнх нь хэлж байгаагаар бол шүн унтаагүй зүгээр л татран өвчний дайрлага түүнийг өөрийг нь дайрсан байсан гинэ. Тэдний ярьдгаар бол татран гэж бүгдийг харж сонсоод байгаа хэрнээ хөдөлж чадахгүй болохыг хэлдэг юм байх. Тэгсэн чин толгооноос нь бөөнхийг ирэл цацарсан тэнгэр бурхад шиг хувцастай үдсгэлэнтэй сайхан хүүхэн нөхрийнхэн дээрээс тонгоож үнссэн гин. Дараа нь сарны гэрлэр өртөөлөн дээд тэнгэр рүү нисээд явахдаа
нөхрийнхөө сүнсийг аваад явсан гэж ярьж байна лээ. Хэмээн Миллер яриагаа дуусгав. Дарахны үхлийг тосгоны эмч хэрхэн тайлбарлаж байна гэж Гарыг асуухад ноёнтой минь эмч байгаагүй. Түүнийг туутаачгүй гин. Тэднийх маш ядуу байл гэж би айлтгсан шүү дээ. Саяхан тэдний гэрн төөмөрч чатаад одоо хаа дарсан газараа хоног төөрүүлж байгаа юм байх. Смит маргааш дээр бэлэвсэн авгайд санаа тавьж үзээрэй. Өнөөдөртөө ингэсгээд болъё гэж Гарыг хэлээд найз нөхөд зочид руугаа мэхийн ёслоод Смитийг дагуулan ажлын өрөө рүүгэн явлаа. Ноён Гари оройн зоогноос татгалзаж Вэйс эмчийг өөрийнхөө оронд гэрийн эзний үргийг гүйцэтгэнэ үү гэж хүссэн ажээ. Оройн зоог уйдахар тойнгөрч Вэйс эмч чадах ядхараа алей гошин үг урсгаад ч нэмэр болсонгүй. Гэрийн эзэн эзгүй байснаас ч тэгсэн байж мэднэ. Юм хом уншсан чгүй. Холимог дарснаас ч татгалзаж яагаачгүй эрт өрөө өрөөндөн орцгоолоо.